Монгол улсын хүүхэд хамгааллын тухай хуулиас. Аймаг дүүргийн засаг дарга орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа зөвшөлдсөн хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулна. Энэ хороо нь хүүхдийн эрхийг хангах олон салбарын төлөөлөлтөй байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь гэмт хэрэг зөрчилд холбогдсон шалгагдж байгаа. Гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн. Гэмт хэргийн гэрч хохирогч болсон. Хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжж байгаад суллагдсан хүүхдүүдийн эрхийг хамгаална. Ингэхдээ гэмт хэрэг зөрчилд холбогдсон шалгагдж байгаа хүүхдийг эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны сөрөг нөлөөллөөс хөндөрүүлэх зорилгоор хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах, хүүхдэд батлан даагч томилуулахаар санал гаргах, хүүхдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүлээн авах, нийгэмд хэвийн амьдрахад нь болон шүүхээс хүүхдэд даалгасан үүргийг биелүүлэхэд зөвлөгөөх, дэмжлэг, тусалцаа үзүүлнэ. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хүүхдийн эрхийг хамгаална.